Өрг имэн үзүүлж байна. Үзэгчдийнхээ орон амгалан айлтгахыг өрг нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэж байна. Бид энэ удаа Улсын хурлын гишүүн Ажуулдвар Эрдэс баялагын сайд Туваатай ярилцахаар ураад байна. Бидэнд цаг гаргасан баярлалаа. За баярлалаа. Манай нэвтрүүлгийн журам гэх юм уу жоохон өөрчлөгдсөн. Би танаас 10 асуулт асуухаар бэлдсэн байгаа. Нэг асуулт нь та 3 хүртэлх минутанд багтааж хариулахыг бодоорой. Тэгэхээр нөө товчхон л үздэг болсон. За ойлголоо. Уран одоо ингээд те бидний бас нэг чухал баялаг юм байна гэдгийг монголчууд ойлгодог болж байна л та. Мардага Оросууд, за энэ зөөвч аваагаа Француудтай, 3 сайхан чехүүд, за Эмэлт Майнз гэдэг хятадуудтай гэдэг бид нар аль болох энэ одоо ордуудаа ашиглах нь зүйтэй. Тэр цагаан сувраа гачид их зэрэг энэ стратеги ордуудын 34%-ийг төр авч чадах уу? Чадна. Манай хувьд бол хөгжүүлэх үүднээс бараг дээрмдээ чамаг хана гэж байна. Тэр энэ утаанд та хоёр ч хордож байгаа, танай гэр бүл, манай гэр бүл ч хордож байгаа. Танай хүүхэд ачцээ ханаа төрүүл хаана үзүүлж? За эхний асуулт. Орооногийн гэрээ зурагдлаа. Тэгэхээр үзэгчдэд одоо иргэдэд гэх юм уу хамгийн сонирхолтой мэдээж тоо хэдэн төгрөгийн ашиг олохыг, хэдэн жил ураанаа олборлохыг. За Монгол Францын хооронд одоо хэрэгжих орооно одоо компани энэ том уран олборлох төслийн асуудал байгаа. Тэгээд энэ одоо улсын хурлаар орох хууль эрх зүйн бүх одоо шат нь дууссан. Энэ 5 дахь өдөр Францын талаас Францын одоо сангийн сайд за мөн одоо компани төлөөллүүд ирээд одоо гэрээ хөрөнгө оруулалтын гэрээ зурагдана. Монгол улсын оюутлагоос хойш одоо 2 дахь 3 дахь чиршийн гэрээ гэдгээр онцлог. За мэдээж энэ бол том төсөл. За уран олборлохын юм төсөл байгаа. Тэгээд Бадрах Энержи гэдэг компани одоо 66% нь бол орооно, 34% нь Монголын талаас Мон Атом байсан. За хууль эрх зүйн өөрчлөлт ороод 34%-га бид нар 10% дагуу эрхийн хувьцаа болгоод зөрүү энэ хувьцаагаа одоо тусгай амнат болгож өөрөөр хэлбэл 2019 онд батлагдсан үндсэн хууль түүний ард батлагдсан баялагын сангаараа энэ авах үр өгөөжийн дийлэнх болгонд ард түмэнд ногдох байдлаар энэ асуудлыг зохицуулж хууль эрх зүйн өөрчлөлтүүдээ хийж чадсан. За нийтдээ нэг 5.2 орчим одоо тэрбум долларын одоо төсөл байгаа. За тэгээд Монголд бол тэр дайны ашиг орно нийтдээ 33 жил ашиглах жил болгон 2500 тонн ураны эсэл буюу U3O намыг олборлох ийм төсөл байгаамаа. Хамгийн том ч гэсэн одоо оюутлахын гэрээг алдаатай гэж үздэг. Оюутлахын гэрээтэй харьцуулахад алдаагүй байгаа, алдаагүй ашигтай одоо хийгцээ гэх онцлог 3 залтыг дуртаач. За нэгдүгээрт оюутлахын гэрээ бол бид нар Монголд 34% эзэмшиж байгаа. 34% эзэмшээд ирэхээр тухайн одоо төслийг хэрэгжүүлэхэд 34%-тай тэнцэх хэмжээний санхүүжилтийг бид нар олох юм шаардлагатай болсон. Энийг бид нар зээл байдлаар олсон. Зээлийн хүүг бид нар төлөөд явж байгаа. Үүнтэй холбогдуулаад монголчуудын шууд хүртэх одоо ашиг үр өгөөж бол ингээд хойшлоод явчихж байгаа. Нэг. За хоёрдугаарт нь бол мэдээж бид нар энэ амнатын асуудал, татварын асуудлуудыг бол бид нар тодорхой одоо дөрвөн зүйлийн татвар дээр тогтворжуулж гисэн байгаа. Оюутлагын хувьд бол бид нар татварын орчноо тэр жигт нь тогтворжуулсан. За тухайлах юм бол одоо амнат бол 5%-аар тогтоод тавьсан байх жишээтэй. За энэ төсөл дээр бол бид нар нийтдээ яг өнөөдрийн байдлаар ураны эслийн үн одоо дэлхийн зах зээл дээр нэг 80 гаруй Америк доллар паунд нь байгаа энэ нөхцөлд бол 14% амнатыг авч чадах жишээтэй. Цаашдаа ураны дэлхийн зах зээлд эрэлт ихтэй байгаа холбоотой үн өсгдсөн амнат төсөөд явах ийм боломжтой. Тэгэхээр энэ бол бид нар нэг талдаа оюутлахын гэрээг тавьж байгаад энэ дээр ямар шүү одоо алдаа засах шаардлагатай зүйл гарсан гэдгийг харж байгаад энэ хэлцээрийг хийсэн учраас бас харьцангуй сайн гэрээ болсон гэж ойлгож байна. Одоо бид яг энэ төсөл хэлцэгдэж байгаа үед уран одоо ингээд те бидний бас нэг чухал баялаг юм байна гэдгийг монголчууд ойлгодог болж байна л та. Манай дахиад нэг хайгуулна хийгдсэн ураны орд байгаа. Мартайн орд. Гэтэл Санжийн баяр сайдын одоо гайгаар бид энэ лицензээ цуцлаад монголчууд 60 сая долларын төлж энэ лицензээ төр авсан байгаа. Тэг үүнийг яагаад хав дараад идэгий? Ер нь төрд ямар төлөвлөгөө байгаа юм? За ер нь бол энэ уран маань өөрөө бол энэ цөмийн энергийн их үүсвэр болж өгдөг ийм одоо уул уурхайн цацраг идэвхт ашигт малтмал байгаа. За тэгээд энийг олборлох нь бол бас одоо ашигт малтмал гэдэг талаас гадна бас энэ геополитикийн эрчим хүчний их үүсвэрийн асуудал болж байгаа. Тэгэхээр маш чухал. Орчин үед бол одоо дэлхийн нийтийн чиг хандлага бол энэ атомын
цахилгаан станцыг бол одоо ногоон энергит хамруулж байгаа улс орнууд хүртэл бий болж эхэлж байна. Тэгэхээр энэ бол хамгийн хямд одоо ийм маш сайн хяналтанд ор ашиглаж чадвал одоо ногоон байж болох эрчим хүчний их усүрэ гэж ингэж үзэж байгаа. Манай хувьд ч гэсэн энэ чиглэл рүүгээ засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт атомын цахилгаан станцын суурь судалгааг одоо эхлүүлэх байдлаар тусгаж өгсөн. Тэгэхээр бид нар энэ лүү явна. За тэгэхээр одоо энэ ганцхан Францаас гадна бид нар Мардан за одоо дунд говьт 3 сайхны гэдэг ингээд ураны бас том төслүүд Чехтэй хамтарсан гэдэг төслүүд байгаа. Тэгэхээр энэ зүйлүүдээ бид нар үргэлжлүүлэл ашиглаад явна. Энэ бол эхний одоо шан татаж гарч байгаа ийм одоо хөрөнгө оруулалтын гэрээ байгаа. За юуны хувьд бол Мардан ордын хувьд бол бас тиймэрхүү алдаа гарсан. Нийтдээ бас Монгол улс $70 сая төлж гарсан ийм асуудал байгаа. Тэгэхээр одоо хууль эрх зүйн орчин бүрдчихлээ. Тэгээ хөрөнгө оруулагчийг хүлээж байгаа гэсэн үг. Тий, одоо энэ одоо энийг дагалдаад дараагийн төслүүд одоо жишээлбэл аль ч улсын төслүүд одоо энэ орд дээр чинь хамтарч ажиллая гэдэг байдлаар санал тавиад ингээд дараагийн гэрээнүүд явхад яг энэ зарчим жишг гаргасан жим мөрөөр ингээд ороод ашиглаад явах юм боломж хаалган нэгдэж байна гэж ойлгож байна. Гэхдээ Мардан ордыг ингээд төслийг хөдөлгөөд эхлэе гэвэл Оросууд хөдлөх үү? За тэн дээр бол бас манай энэ ажлын хэсгийг болон энэ хөрөнгө оруулалтын гэрээний ажлын хэсгийг халж ажилласан бүрөвдөр жигшүүн гэсэн чуулган дээр тодорхой хэлсэн тийм ээ. Одоо Мардага Оросууд, за энэ зөөвч аваага Француудтай, 3 сайхан Чехүүд, за Эмельт Майнз гэдэг Хятадуудтай гэдэг ингээд бид нар аль болох энэ одоо ордуудаа ашиглах нь бол зүйтэй. Тэгжээд тэр хэрээрээ Монгол улс энэ одоо олон улсын тавцанд бас геополитикийн тоглолтод оролцох боломж үүснэ гэдэг байр суурийг илэрхийлсэн би бол энэтэй ижил байр суурьтай байна. Саяхан одоо хэдхэн хоногийн өмнө энэтхэгийн хэвлэлүүдээр Монголын засгийн газартай энэтхэг улс ашигт малтмлын хайгуул цаашид боломжит олборлолтын талаар гэрээг ойрын хугацаанд байгуулна гэсэн мэдээ гарсан байна л да. Энэ гэрээг тайлбарлаж хаана юу хийх гэж байна? За яг одоо яг детальны яг эцэлж бол юм яригдаг байгаа. Тэгвэл бол бид нар бол нэлээд тийм нээлттэй байгаа. Ялангуяа одоо Нүүбийн аюулгын зөвлөлийн 5 улсын тийм ээ одоо 4-т нь бид нар ямар нэгэн байдлаар ингээд уул уурхайн салбарт болон бусад салбаруудад ингээд гарын үсэг зураад хилцэл хийгдээд явж байгаа. За үүний дотор бол хэрэгжиж байгаа том төсөл бол одоохондоо тэрбум 236. За бид нар 464-ийн нэмэлт орж ирснээр 1.7 тэрбум долларын одоо газрын төс боловсрол үйлдвэрийн төсөл явж байгаа. За мөн одоо энэтхэгийн компаниудаас бол Монголын уул уурхай тэр дундаа энэтхэг улс өөрөө нүүрсний хамгийн том хэрэглэгч улс. Тэгэхээр энэ нүүрсний салбар дээр за мөн одоо бас газрын төсний салбар тэгээд бүхэл салбар дээр хамтын ажиллагаагаа өргөжүүлж эхлүүлье гэдэг ийм саналуд бол нэлээд нээлттэй явж байгаа. Тэгэхээр манай хувьд бол хууль дүрмд нийцсэн асуудал байвал энэ улс болон тэр улс болно гэдэг биш. Монгол улсын улсад ашигтай ард иргэдэд энэ уул уурхайн салбарын баялагын сан тухайлх юм бол хоримтлын сангаа хурдан арвижуулах гэдэг тал дээр бол хамтарч ажиллахад бэлэн байна. Гэхдээ энэ яг одоо тогтсон бол одоо би яг эцэлсэн байдлаар юм байхгүй учраас нэр зааж хэлэх боломжгүй байна. За энэтхэгтэй холбоотойгоор одоо Дорноговын газрын төс боловсруулах үйлдвэр маань одоо ингэ явагдаж байгаа. Яг анхны шатхуун хизээ гарах юм? Тэд хугацаа хэлж та. Тий. Одоо энэ төсөл маань 17 онд энэтхэгийн засгийн газар Монгол улсад $1 тэрбум зээл олох асуудал яригадаад 18 онд бид нар энийг газрын төс боловсруулах үйлдвэр болгоё гэдэг ийм шийдвэр гаргаад тэзүү зарлаад 19 оны 6 сард энэ үйлдвэр одоо шав тавигдаад үйл ажиллагаа нь эхэлсэн. Энэ ажлыг бол бид нар EPC буюу одоо Engineering Procurement Construction гэдэг энэ байдлаар 4 одоо бүлэг болгож хуваагаад санхүүжилттэй ч гэсэн 4 хуваагаад ингээд зэрэгцүүлээд явж байгаа. Дунд нь нөгөө гайтай зүйл мэдж байгаа бүгдээр ковид яг энэ асуудал дээр 2 жилийн гацаа болсон бүх тендер энэтхэгийн талаас орж ирэх одоо компаниудын асуудал бүгд зогсоод үндсэндээ ажил бол 23 оноос эхэлсэн гэж ойлгож болно. За EPC 4-ийн гэрээ энэ зээлийн нэмэлт санхүүжилтийн гэрээ зурагдсанаас хойш маш хурдан хугацаанд зурагдаад энэ гэрээ зурагдж эхэлснээс хойш 36-аас 38 сарын дараа буюу одоо 2027 оны сүүл 28 оны 1-р сар гэхэд энэ одоо үйлдвэр маань асаж ашиглалтанд орно. Түүхийдээ одоо Дорнотын Мардагаас
хоолоогоор татах гэдэг тий хоолоо татагдчихж байгаа. Тэгээ Петрочайна манай түүхий дөх юм. За энэ гишүүдийн маш их одоо сонирхож асуусан асуулт. Юу гэхээр энэ үйлдвэр маань бол 1.5 сая тонн түүхий тос хэрэглэх ийм үйлдвэр байгаа. Тэгэхээр манай Монгол өнөөдрийн байдлаар 24 оны жилийн гүйцэтгэлээр 550 мянган тонн түүхий тос олборлсон байгаа. Тэгэхээр цаана дахиад 900 гаруй мянган тонн түүхий тос дутагдж байгаа. Тэгэхээр манай яам болон ашигт малтмал газрын засны газар энэ үйлдвэрээ асаж эхлэхэд 1.5 сая тонны олборлолт түүхий тосныхаа олборлолтыг хүргэх юм үүрэг хүлээж байгаа. Тэгэхээр энэ рүү бид нар бол маш эрчимтэй ажиллаж байгаа гэж ингэж болно. За Доронтой аймгийн Матад сумнаас буюу одоо Петрочайна 45 тамсгийн 19-21 дугаар талбайгаас Дорноговь аймгийн Алтан ширээ сум хүртэл 530 км түүхий тосны одоо татах шахах хоолойн тендер зарлаад үйл ажиллагаа нэг 82% та явж байгаа. Тэгэхээр түүхий тосны тээвэр бол дэлхийд дээр хоолоогоор явагддаг. Тэгэхээр энэ ажил бол маш одоо амжилттай явж байгаа. Харин бид нар бол энэ 13-4 оны үед түүхэндээ хамгийн дээд буюу 1.1 сая тонн түүхий тосыг олборлож ирсэн ийм туршлагатай. Тэгэхээр энэ компаниудтайгаа үйл ажиллагаагаа хамтын ажиллагаагаа сайжруулад 1.5 саяда хүрнэ. За тэгэхээр энэ дээр бол бид нар одоо түүхий тосороо хангана. Бүтээгдэхүүн авах гэрээн дээр нэг заалт байгаа. Тэрний үг гэхээр Монгол улсын газрын тосны үйлдвэртэй болсон тохиолдолд тэргүүн ээлжинд Монгол улсад энэ өөрт ноогдох бүтээгдэхүүнээ борлуулах юм заалт бол байгаа. Тэгэхээр борлуулах дээр бол эргэлзээ байхгүй. Манай үйлдвэр ашиглалтанд орох хүртэл нөөц нь бол байна л гэсэн үг. За нөөцний хувьд бол би нэг хоёр зүйлийг хэлье. Одоо жишээлбэл Петрочайна 45 тамсаг буюу одоо энэний толгой компани бол Хятадын CNPC гэж одоо маш том 1 сая ажилчнтай компани байгаа. Тэгэхээр эднийхэнтэй бид нар энэ төслөө Монголд байгаа энэ Петрочайна 45 тамсгийн төслөө буцаад ингээд олборлолтоо нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зүйлүүдийг бид нар ярьж байгаа. За тэгэхээр энэ дээр нөөцөн дээр зарим хүмүүс бас бага дуусах энэ төр асуудал ярьж байгаа. Монгол улсын эрдэс соёлын мэрэгжлийн зөвлөлийн тогтоосон нөөц бол 300 гаруй сая тонн геологийн нөөцтэй. Үүнээс ашиглалтын баталгаат нөөц бол 41 сая тонн. Энэ 41 сая тонныхаа бид нар 10 орчим саяыг нь одоогоор олборлоод экспортод гаргацсан. Цаана 31 сая тонн одоо ашиглалтын баталгаат нөөц байгаа. Энэ нөөц бол нэмэгдээд явна. Монголд Петрочайна 45 тамсаг, за Доншин гэд хоёр компани олборлолт хийж байгаа бол саяхнаас Петроматад гэдэг Английн хөрөнгөний мэргэжил бүртгэлтэй компани олборлолтоо хийгээд ингэ явсан. Манай яамны зүгээс бол нэмж 6 талбайд бүтээгдэхүүн авах гэрээ байгуулад ингэж явж байгаа. Тэгэхээр энэ үйл ажиллагаанууд бол зэрэгцээд явнаа гэж ингэж ойлгож байна. Тэгэхээр цагаан сувраа гачид их зэрэг энэ стратеги ордуудын 34%-ийг төр авч чадах уу? 34% ноогдох харин мөнгө төлж чадах юм бол ав гэдэг. Тэг хитэн төгрөг нэгтгэе. За яг одоо төгрөгийг бол нарийн хэлэх болов мэдэхгүй байна. За оюутлогоо ярьсных оюутлогын татварын маргаан хизээ шийдвэрлэгдэх вэ? Татварын акт 1.4 их найт төгрөгөөр тавигдсан. За энэ тавигдсан мөнгөө бол манайх нөгөө хаалт хийгээд татаад авчихсан байгаа. Аваад иргэн бүр тараагаад өгсөн шүү дээ. За ямар ч байсан авцсан байгаа тий. За баялагын сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл бас батлагдчихлаа тийм ээ. За 16 стратегийн ордны 7-ыг л төр эзэмшдэг, 9-ыг нь хувийн компаниуд эзэмшдэг. Гэхдээ энэ 9 стратегийн ордыг эзэмшиж байгаа хувийн компаниудын 34%-ыг төр хилцээр хийх замаар аммаар байна. Одоо хилцээр дурж байна гэд ингээд зарлаад байгаа. Тэгэхээр цагаан сувраа гачид их зэрэг энэ стратегийн ордуудын 34%-ыг төр авч чадах уу? Чадна. Юу гэхээр ийм байгаа. Саяны энэ баялагын сангийн тухай хуулийн өөрчлөлт чинь болохоор баялагын санд дотор чинь өөрөө дахиад ирээдүйн сан хоримтлалын энтер гэдэг ингээ 3 сан байгаа. Тэгэхээр хоримтлалын санд мөнгө төвлөрчээж тэндээс иргэдийн нөгөө нэг нээсэн дансууд руу энэ хоримтлалын сангаас мөнгө орох учраас саяны Францын энэ ороногийн төслөөс орох мөнгө хоримтлалын сан руу эхлээд ороод тэндээс иргэдийн нөгөө орон сууц, эрүүл мэнд, боловсролын зарцуулахын данс руу орох юм. Одоогоор эхний ээлж нь 150 хэдэн мянга гэдэг хүмүүс жоохон одоо голонгоо байгаа. Тэгэхээр энэ санг маш түргэн хугацаанд арвижуулах үүрэг нь бол засгийн газарт байгаа байхгүй. Стратегийн орд бол батлагдсан 16 орд байгаа. 8 нь одоо хил хязгаар нь тогтоогдчихсон. Одоо өөрөөр хэлбэл яг ингээд координатаар нь тогтооцсон. 8-ыг нь хил хязгаарыг тогтоох үүргийг манай яам засгийн газрын тогтоолоор үүрэг болгосон. За засгийн газрын хэрэглэх газар буюу учрал сайтад
Энэ ордуудтай 34% хилцээрийг хийх үүргийг өгсөн хэлцээрийн одоо уулзалтаа хийгээд ажиллаа хийгээд явж байгаа. Тэгэхээр энэ 25 оны эхний 100 хоногийн хугацаанд бол энэ ажлууд хийгдээд явна. Тэгэхээр тэр 34% өхөө эсвэл одоо тусгай амнаатаар саяны энэ орооногийн гэрээ шиг орлуулад өхөө энэ гэдэг дээрээ дийл явагдана гэж ингэж ойлгож байна. Энэ бол шийдвэр гарцсан хуультай учраас хийгдээд явна. Жишээ нь одоо цагаан суврагын засгийн ордыг эзэмшдэг МАК компани намтай хоёр гишүүн бол аваа л гэдэг шүү. Та нар тэгээд 34% авал та. 34% ноогдох харин мөнгө төлж чадах юм бол ав гэдэг. Тэг хитэн төгрөг нэгтгэе. За яг одоо төгрөгийг бол нарийн хэлэх болов мэдэхгүй байна. Тэгэхээр 34% тий аваа гэдэг хоёр дахь компани шүү дээ. Одоо ач тэгтийнхэн ч гэсэн бас тийм зүйл хэлдэг. Бид нар үйлдвэртээ энэ одоо үүсмэл ордынхоо 34%-ийг аваа гэдэг одоо авна гэсэн шийдвэр хэрэгждэггүй. Тэгэхээр одоо бол нэг зүйлийг шууд одоо утгаар нь ойлгож болно. Тэр нь засгийн газрын тогтоол гараад тогтоолоор сайдад үүрэг олгоцсон. Тэгэхээр сайд засгийн газрын тогтоолыг биелүүлэх үүрэгтэй. Тийм учраас энэ ажил бол одоо ингээд сая 24 оны одоо сүүлээр батлагдсан. Одоо засгийн газрын 25 оны эхний 100 хоногийн ажлын хүрээнд хийгдээд нэлээд одоо шахуу явна гэдгийг бас би хэлье. Манай хувьд бол хэрэгжүүлэх үүднээс бараг дээрэмдээ чамаг хавна гэж байна. Яг хав дээрэмч яг Монгол улс чинь хуульд эдлэх ёстой орны хувьд бол хууль засгийн газрын тогтоолууд хэрэгжээд явах ёстой. Стратегийн орд дээр ярьсных оюутлахын ордны нэг хэсэг Антри Голдын маргаан одоо ер нь юу болж байгаа вэ? Бид эндээс 34% авах ёстой үстэй. Тий, оюутлагын одоо бүлэг ордын хүрээнд одоо бид нар чинь бүлэг ордоор асуудлуудыг ярьдаг шүү дээ. Бүлэг ордын хүрээнд энэ Антри Голдын Антри компани энэ эзэмшиж байгаа хоёр лицензтэй холбоотой орд нь бол байгаа. За тэгээд энэ асуудлууд яг одоо оюутлагын компани биш Rio Tinto компани болон Антри компаниуд бол олон улсын арбитрийн шүүхтэр маргаантай байгаа. Энэ асуудал нь одоо шийдвэр нь тун ойрын хугацаанд гарах бах. За дээрэс нь энэ хоёр компани харилцаанаас гадна Монголын одоо тал буюу одоо манайх чинь энд Эрдэнэс оюутлагын компаниар 34% эзэмшдэг. Энэ талтай юм гурвалсан яриа хэлцээрүүд бол явагдаж байгаа. За энэ асуудлыг бол яаж шийдэх вэ гэдэг. Нэг мэдээлэл өгөхөд бол Антри компани бол Монгол улсын одоо өөрт ноогдох одоо тэр оюутлагын компанитай эднийг чинь ингээд бас ашиглавал эндээс олсон одоо орлогоо 80-20-оор ч юм уу ингээ хуваах ийм асуудал яригддаг. Энийг бол бид нар одоо дотоод асуудлаараа ингээ ярьцсан байдаг. Өөрт ноогдох хэсгийнхаа 34%-ийг бол бид нар ямар ч асуудал маргаангүйгээр Монголын Эрдэнэс оюутлагын компани өгнө гэдэг зүйлээ бол илэрхийлсэн байна. Тэгэхээр бол энэ асуудал дээр маргаан байхгүй, харин энэ ордоо яаж ашиглах гэдэг асуудал дээр төр одоо яриа хэлцээний шатандаа явж байгаа асуудлууд бол байна. За оюутлагыг ярьсных оюутлагын татврын маргаан хизээ шийдвэрлэгдэх вэ? Олон улсын арбитр дээр явж байгаа. Манай улс яг хэдэн төгрөг нэгж байгаа? За оюутлагын дээр бол бид нар юутай штэ 2009 оны одоо хөрөнгө оруулалтын гэрээ 2011 оны хувь нийлүүлэгчдийн гэрээгээд хоёр гэрээтэй явдаг. За энэ гэрээгээ бол бид нар тогтворжуулсан, татврын орчноо тогтворжуулсан. За үүнээс хойш 2013 онд Монголын одоо татврын хуулинд өөрчлөлт ороод энэ оюутлагын гэрээн дээр тэр хуулиар одоо асуудлаа шийдээ татвар аваад явна гэдэг асуудал ярьдаг. Оюутлагын зүгээс бол бидний гэрээ байгуулж явах үед танай одоо татврын орчин юм байсан. Тэгэхээр тэр үеийнхээ бид нар барьж явна гэдэг ийм л асуудал байна. Тэгээ энэ дээр бол 2010 энэ хууль батлагдсанаас хойш 19 илүү 20 оноор ингээд татврын акт 1.4 их найд төгрөгөөр тавигдсан. За энэ тавигдсан мөнгөө бол манайх нөгөө хаалт хийгээд татаад авчихсан байгаа. Аваад иргэн бүр тарахад өгсөн шүү дээ. За ямар ч үсэн авцсан байгаа тий. Тэгэхээр нөгөө компани болохоор арбитр дээр бид нар энийг бол тухайн үеийн хууль эрх зүйн ийм байсан гэрээ байгуулж явах үед болон докторжуулалтын гэрээний үед бол ийм хууль үйлчлэг байсан гэдэг утгаар арбитрийн маргаа явж байгаа. Тэгээд энэ асуудлыг бол бид нар шийдэх гэж байгаа. За дэлхий дээр за хоёр хөрштэйгöd болон дэлхийн одоо хөрөнгө оруулагчдад дэлхийн улс орнууд дээр бол манай улсын байр суурь бол яг нэг өгүүлэхэд нэр хүнд бол сайнгүй байгаа. Юу гэхээр ингээд хууль эрх зүйгээ өөрчлөөд ингээд нэг тогтургүй нэг гэрээ байгуулчаад дараа нь одоо хууль маань өөрчлөгдсөн явцдаг. Тийм одоо хүнээр бол нэлээд барьцгүй тийм хөлтүүдийг гаргадаг. Энэ ч гэсэн манай улсын нэр хүндэд болон
цаашдаа хамтын ажиллагаа өргөжүүлэхэд бол нэлээд саад болоод явдаг. Тэгэхээр энэ асуудлууд арбитр дээр явж байгаа. За бид нар бол оюутлагын энэ ажлыг шийдвэрлэх ажлын хэсгийг гаргаад улсын хурлын одоо 103 доод тогтоол гаргаад ингээд явдаг. Тэгэхээр ажил нь бол өргөжлөж байгаа. За энэ асуудлын ажлын хэсгийг бас би ахалж байгаа. Тэгээд хилцээрүүд яваад л байгаа. Тэгэхээр арбитрт ялагдах юм бол одоо тэр дундын насанд байршуулсан иргэнд таргааж өгсөн мөнгийг төсвөөс төлнө гэсэн үг юм би. Яг төсөв ч юм уу ямар ч байсан ялагдах юм бол Монгол улс бас төлөх асуудал байгаа. Гэхдээ бид нар энэ дээр бол энэ мөнгийг бас айлуулах буцаахгүй тал дээр нь хилцэл явагдаж байгаа. За ер нь бол бид нар цаашдаа ялвал олон улсад нэр хүнд жоохон уналттай байхаар. Тий, одоо тэрийг бол шүүхийн ялангуяа арбитрийн шийдвэрийг өөрчлөн хэлэх боломжгүй байна. Гэхдээ ер нь бол бид нар цаашдаа нөгөө Монголын заавал андгаа буйзаа гэдэг шиг яг одоо хилээл байгуулсан бол тэрийг мөрддөг байхгүй бол оюутлагаа болон одоо Хятадын Петрочайна Дачин Тамсаг компани бүтээгдэхүүн гэрээгээд хоёр гадны хөрөнгө оруулалтын дээр ингээ маргаантай болчоод цаашдаа энэ газрын зүсний олборлолт буураад байгаа асуудал ч гэсэн ингээд яг энэ маргаантай холбоотой явагдаад байгаа. Тэгэхээр бусад тухайлах юм бол Петрочайнатай ийм асуудал ярихаар Хятадын бусад төрөмжтэй компаниуд нь үл итгэх байдал гаргаад байгаа асуудал бол бас үүнтэй холбоотой. Тэгэхээр энийг ойрын хугацаанд шийдвэрлэнэ. Тэр энэ утаанд та хоёр чордож байгаа, танай гэр бүл, манай гэр бүл чордож байгаа. Танай хүүхэд ачцээ ханаа төрүүл хаана үзүүлж байна? Одоо тэгэхээр сайжруулсан түлшний гол найрлага болох угаах үйлдвэр одоо төр угаах үйлдвэртэй болж байгаа үстэй. Тэгэхээр energy resource-оос авахгүй гэсэн үг үү? Цаашлаад. Дэлхийн нийтээрээ Евро 5 руу шилжээд айгүй удацсан байхад манайх яагаад ингэж шууд стандарт гаргаад бүх машиныг Евро 5 болгох одоо дахиад саяны байршуултай байж болтгүй. Үн нэмсэн шиг ингэж Евро 5 гээд үн нэмвэл манайхаа орилол босоод ирдэг хөхгүй. Манай өрг хэмээн редакц одоо бидний хордож өгчих гээд байгаа утааны гол шалтгаан болоод байгаа сайжруулсан түлшний стандарт юу, стандартаа мөрдөж байгаа мó үгүй мó, ер нь энэ утаа гаргаад байгаа эзэн юу юм бэ гэдэг талаар нэлээд томоохон нэвтрүүлэг хийсэн. Тэгээ сайжруулсан түлшний стандарт найрлагыг судлаад үзэхээр ерөөсөө сайжруулсан түлшний гол түүхий Energy Resource компани Midlink гэж нийлүүлээд байгаа угаарсан нүүрсний үлдэгдлийг авчраад бутлаад хэвлээд хатаагаад л тэрийгээ сайжруулсан түлш гэж нэрлэдэг байгаа юм байна шүү дээ. Тэгээд Energy Resource компани бид одоо манай 5-7 түлш компани Midlink буюу тэр угаасан нүүрснийхаа үлдэгдлийг өгснөөхөө төлөө татварын хөнгөлөлт эдэлдэг юм байна. Тэгэхээр энэ ямар төлбөртэй гэсэн үг вэ? За татварын хөнгөлөлтийн яг нэг үгэлбэр мэдэхгүй байна. Midlink гэдэг бол өөрөө тийм одоо хаягдл бол биш. Энэ бол тодорхой үнэтэй шатааж 100-нд шатаах юм бол тодорхой хэмжээний одоо 5-6 мянган килокалори гаргадаг ийм нэг л одоо бүтээгдэхүүн байгаа. Энэ бол угаасан нүүрслээ үстэй. Тий. Тэгээд яг кокстой хэсгнүүд нь ингээд бас салчсан одоо эрчим хүчний буюу дулаан гаргах хэмжээний нүүрс واخгүй юу. За энэ компанийн хувьд бол бас би боддtiin одоо нийгмийн хариуцлагынхаа хүрээнд энэ нүүрсээ бол өнгөө өгдөг. Өгсөөрч ирсэн. Тэгээ энийг нь бид татварын хөнгөлөлт эдэлдэг. За яг тэрийг нь бол одоо татварынхнаас асуусан дээр би бол манайд хариулт бичгээр ирүүлсэн л дээ өнгөрсөн. Тэрийг нь бол манай 48 тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт эдэлсэн байна. Салбар биш болохоор яг хэлж мэдгүй. Худалдаж авч яах гэсэн үг үстэй. Яг гоо гэрээ нь яадгийг л гэж асуу. Тэг ер нь бол одоо би энэ талаар бас энэ Energy Resource компанийнхнаас асууж үзчихсэн. Энэ бол бид нар үн төлбөргүйгээр нийгмийн хариуцлагын хүрээнд нийлүүлж байгаа, борлуулж болно тодорхой үнэтэй. Дахиад үргэлжлүүлээд үнгүүгээр нийлүүлээч гэдэг хүсэлт хүртэл байгаа гэдэг ингээ ярьжсэн. Тэгэхээр тэр татвартай холбоотой асуудлыг нь бол та татварынхнаас авсан дээр хаа би бол энэ талаар мэдээлэлгүй байна. Одоо тэгэхээр сайжруулсан түлшний гол найрлага болох угаах үйлдвэр одоо төр угаах үйлдвэртэй болж байгаа үстэй. Тэгэхээр Energy Resource-оос авахгүй гэсэн үг үү? Цаашлаад. Тий. Ер нь бол Эрдэнэс тавталгаа буюу төрөмжт одоо тавталгаа компани маань дэрэгдээ баяжуулах буюу одоо нэг үгээр хэлбэл угаах үйлдвэртэй болсон. Эхнийх нь 10 сая тонн, дараагийнх нь өргөтгөл нь 30 хүртэл сая тонныг үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэртэй болсон. За эндээ Эрдэнэс тавталгааны одоо нүүрсийг угаагаад нааша шахмал туш үйлдвэрлэх тавталгаа түвш компани руу нийлүүлнэ гэж ингэж ойлгож байна. Тэгэхээр энэ утаанд та хоёр чордож байгаа, танай гэр бүл, манай гэр бүл чордож байгаа. Танай хүүхэд ачцээ ханаа төрүүл хаана үзүүлж байна?
За би өөрөө хүний хэмж мэрэгчлээ, манай гэр бүлийн хүүхдийн хэмж мэрэгчлээ. Тэгэхээр бид нар гэр бүл дотроо л шийддэг дээ. Тэгээд энэ дээр бол мэдээж маш их санаа зовж байгаа асуудал бол энэ мөн монголчуудын хамгийн шийдэх ёстой стресстүүлж байгаа хоёр асуудлын нэг нь бол энэ агаарын бохирдол төгжрөл хоёр байна шүү дээ. Тэгэхээр энийг бушуухан шийдчихсэн юмсан л гэж ингэж бодож ажилладаг. Тэгээд энийг шийдэхэд нэгдүгээр бид нар бол эдийн засаг маш сайн болох ёстой. Хурдан хугацаанд тэр хийг дэлхий Лондон хүртэл 70 хүртэл утаатайгаар байсан шийдсэн аргачлал нь бол хийн шүү дээ. Тэгэхээр энэ хийг хөдөлж авах хоолойтой болох асуудлаа бид нар зайлшгүй шийдэх ёстой. Хоёрдугаарт энэ ороно гэдээ ярьж байгаа энэ дээр бид нар атомын буюу хямд их үүсвэртэй одоо ногоон эрчим хүчний их үүсвэр тооцогдох энэ эрчим хүчийг бид нар бас зайлшгүй хурдан хугацаанд ашиглах ёстой. Бид нартай зэрэгцээд яг адилхан атомын цахилгаан станц барих ёстой гэж үү? Тий, эхэлжсэн. Казахстан гэхэд өнөөдөр дэлхийн 1 номерын уран албарлагч атом эрчим хүч ашигладаг ийм орн болоод явж шít. Мэдээж том хэрэггүй шүү дээ. Монгол улсын хэрэгцээ бага. Тэгэхээр бага дунд оврын реактор тавьчаад энийг ашиглаад явхад бол би бол буруутахгүй гэж боддог. Энэ манай өнөөдрийн эрчим хүчний хамсдал агаарын бохирдол хоёрт бол маш том одоо шийдэх гарц болж өгнө гэдэгт бол би огт эргэлздэггүй. За манай салбарын хувьд бол энэ бензин машинуудын ашиглаж байгаа шатхууны асуудал байгаа, дизель шатхуунаас. Тэгэхээр бид нар энэ дээр ойрын хугацаанд бол Евро 5 стандарт руу шахаж өгнө, ялтаж өг. Энэ бол ер нь одоо дэлхийн нийтээрээ Евро 5 руу шилжээд айгүй удацсан байхад манайх яагаад ингэж шууд стандарт гаргаад бүх машиныг Евро 5 болгох одоо дахиад саяны эрчим хүчтэй байж болтгүй. Үн нэмсэн шиг ингээд Евро 5 гээд үн нэмэл манайхаа орилол усаад ирдэг хөхгүй. Цаана нь үр удамгүй өргөө болж байгаа амьгүй ураг, хавдар маш олон эрсдлүүд байхад тэрийг тооцохгүйгээр өнөөдрийн нэг жоохон хямд байх асуудлыг гаргаж тавьж явсаар байгаа. Төр зэсгэн ч гэсэн энэ дээр шийдвэр гаргахгүй, аль нь илүү ач холбогдолтой гэдэг шийдвэр гаргахгүй, иргэдээс айж, улс төрчиж одоо бэмбиж явсаар байгаа ийм байдалд хүрсэн байхгүй. Ядаж нийслэлд явж байгаа 1000 гаруй автобуснууд маань Евро 5 хэрэглэж байна. Тий, ядаж одоо уулуурхай хөдөө газар хэрэглэж байгаа нь биш юмаа гэхэд өнөөдөр хэрэглээг байгаа. Евро 5-ын хэрэглээ Монгол улсад нийтдээ нэг 14%-ийг л эзэлж байгаа. Тэгэхээр бид нар энийг өндөр хувьтай болгох хэрэгтэй. Ялангуяа нийслэл аймгийн төвүүд дээр бид нар яагаад Евро 5 хэрэглэж болохгүй гэж. Одоогийн энэ бүр эмгэнэлтэй юм байгаа шүү дээ. Бүр Найрка гэж нэрлэдэг одоо энэ нафта кирсийн холсон ийм төлшийг хүртэл хэрэглэж байгаа. Трафикурагийн нийлүүлдэг үү? Тий, энэ 30000 одоо нэгж ийм агаарын бохирдол үүсгдэг одоо зүйлийг агаарт цацдаг байхад Евро 5-ыг 10 гэж боддоо. Тэгэхээр 300 дахин агаарын бохирдол багасах ийм шийдлийг хүртэл бид нар хийхгүйгээр өдий хүрсэн байхгүй. Тэгэхээр одоо бид нар энэ рүү бол ямар ч шүүмжлэл, ямар ч одоо зүйл ярьж исэн иргэд дөрөв хүүхдийн төлөө та бидний хүүхдүүдийн төлөө энэ алхмыг бол зайлшгүй хийх хэрэгтэй. Тэгээд шатхуу ярьснаар трафикурагийн нийлүүлдэг найруулсан түлшил гэж яриад байдаг ш. Найруулсан шатхуун гэдэг стандарт хангадаг юм уу? За, эн чинь юу штэ. Ерөөсөө олон улсад одоо бид нар хүүхэлдэйн кинонд дээрч гардаг штэ. Далайд явж байгаа усан онгоцныг юм томоо хар удаа сонгуулуулаад явж байна. Энэ онгоцны түвшний л асуудал байхгүй. Тэгэхээр энийг чинь авцраад бид нар өтгөн юм нафта гэдэг энэ керосинтэй холбоот олсон зүйлийг дээрээс нь дахиж шингэрүүлэгч буюу одоо чанартай зүйлтэй нэг холиод ямар сандал Найрка гэж нэртэй байхгүй. Ийм зүйлийг хилээд колонкуудаар зарчиж байгаа байхгүй. Тэгээ би сая нэгхэн жишээ л энэний тоосон цэрийн хэмжээ 3000 Евро 5-ыг 10 зөрүү нь 300 дахин зөрөөт. Тэгэхээр энийг бид нар бол зогсоох хэрэглэхгүй байх. Одоо хэрэгжилж байгаа Евро 2 маягийн стандартаа бид нар 5 руу шилжүүлэх нь бол манай зайлшгүй их ажил. За, ерөнхийдөө дуусч байна. Сүүлийн асуулт. Та нэр улсын алдарт уяач тийм ээ? Тий. Адууны талаар асуух. Та хэдэн адуутай вэ? Би нэг 700 адуутай. За, саяхан Глазгогийн их сургуулийн Монгол адуунаас шувууны ханиад илэрсэн талаар мэдээлээд байгаа. Тэгээ адуу өөрөө өвддөггүй, тээвэрлэгч бол тийм байна л да. Хэрвээ таны адуунаас шувууны ханиад илрүүл та адуугаа яах вэ? Одоо анх удаага сонсож байгаа мэдээлэл байна. Энэ сүүлийн баг 2-7 хоногийн мэдээ. Одоо ёстой хэлэх юм алга. Тэгээд адуу бол одоо миний багын мөрөөдөл. Тэгээд бас тий багадаа 1000 адуутай болно гэж мөрөөддөг байсан. Тэгээд энэ мөрөөдөл тэгээд монголчуудын өнөөдрийн дэлхийн талыг эзэлж ирсэн асуудал бол
энэ их одоо их эзэн Чингис хааны маань үеэс бахархаж ирдэг үндэсний бахархлуудын нэг тийм учраас дээдэлдэг. Тэгээд яг сайн хэлж мэдэхгүй шүү одоо тэгээд яах юм бэ? Та энэ талаар судлаад үзээрэй. За бидний нэвтрүүлэгт цаг гаргаж ажил хэрэгчээр 3 минутын хариулт өгсөн танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. За та бүхэн ч гэсэн ажлын амжилт хүсье. За. Би танаас зөвхөн тодруулаад энэ харамгтай урдыг ингээд чи нөгөө Австралийн хөрөнгөний бирж дээр үүсэлтэй. Тэгээ хятадууд авлаа гэд ярих гээд байгаа шүү дээ. Тий. Тэгэд энэ нь яг асуудал нь юу юм? Өөрөөсөө хувьцааны асуудал байхгүй. Тэгээд хятадууд авах юм бол яах юм? Яах ч шүү дээ. Хятадч компани, Австраливч компани үйл ажиллагаа явуулах байхгүй. Үйл ажиллагааг ойрын хугацаанд явуулж чадахгүй ягаад гэвэл тэдний ихээс авах манай хэрэгжүүлж байгаа реалти одоо 20% байгаа. Оюутлогын 5% байгаа л байхгүй. Ийм өндөр реалти дээр энэ төсөл явах боломжгүй. Тэгээ яг хувьцаагаа тэгээд яг нөө яаж эхлэегүй гэсэн юм олборлож эхлэв. Зүгээр талаараа ерөөсөө өрөмж тавиагүй. Тэгсэн хэрнээ тэгээ хөрөнгөний бирж дээр яг нөгөө юугаа хэл өртөчсөн өрөм тавиад ингээд ерөнхийдөө ийм нөөцтэй гэдгийг гаргацсан. Ашиглах гэхээр Монгол улсын амнат 20%-тай. Тэрийг дийлж авах болох тийм байна.